Мэдээ үргэлжлэж байна. За сүүлийн үед сургуулийн орчинд үеийнгийн дээрлэхэлд түүнээс шалтгаалan хоорондоо төдийгүй эцэг их оролцсон гэмт хэрэг цөөнгөө гарч байна. Тэгвэл энэ нөхцөл байдал хүүхдүүд нэгнийхээ ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч сураагүйгээс голлон шалтгаалж байна. Харин энэ нь томчууд хүүхэддээ хэрхэн үлгэрлэж тэдний хажууд биеэ хэрхэн авч явдгаас шууд нөлөөлдөг болохыг сэтгэл зүйч хэллээ. Нэгдүгээр сургуулийн хүүхдүүд бүлэглэн нэгнээ дээрлэж байна. 11 настай хүүхдийг ангийнх нь хүүхдийн аав гэрт нь орж зоджээ. Дээрлэгдэх хүүхдийнхээ ээжийн биед халдаж, хурууг нь хуулсан зэрэг сэтгэлгэн мэдээлэл сүүлийн үед ихээр гарч байна. За эдгээр асуудал нь хүүхдүүд нэгнийхээ хаана амьдардаг, хинтэйгээ байдаг, ямар зүйл эдэлж хэрэглэж байгаа зэрэг олон талын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч сураагүйгээс шалтгаалж байгаа юм. Хүүхэд угаасаа том хүнийг яг ямар учир шалтгаанаас уурсныг ойлгохгүйгээр яаж уурлаж, яаж илэрхийлж байна вэ гэдэг тэр зүйлсийг ажиглалтын байдлаар тэр даган дураадаг байхгүй юу? Угаасаа сэтгэл судлаараа батлагдсан зүйл. Тэгэхээр хүүхдийн хажууд биеийн хилэмж ярьж байгаа тэр хил үг дээрээ анхаарч хүүхдийн хажууд ямар сэдвээр ярилцах вэ гэдэг дээрээ хүртэл анхаарах хэрэгтэй. Хаяа бол нэлээд анзаардаг. Би одоо ингээд ангиасаа завсарлаганаар энэ нүр явж хахад одоо зарим хүмүүс намхан байж болно, эсвэл зарим хүмүүс хэтэрхий өндөр байж болно. Тэр хүмүүс өөрөө биеэ сонгоогүй. Яг тэгэл ингээд өөрийнх нь биеийн тийм байгаа юм чам. Тэгчил хүмүүс чи хэтэрхий өндөр байна, чи хэтэрхий намхан байна, чи тэдгээр ингээд өгч чаар гэж юмар гэж ингээд тэгж юм бол хаяа бол таардаг. Нэг анзаардаг. Тэгтээ бол ер нь байдаг. Тийм зарим хүмүүс одоо ичимхийгээ саж юм уу дээрлэдэг. Чи ч гэсэн тэр айлын өөрийнхөө гэр ээж аавынхаа хувьд сайн хөвгт нь харин тэр хөвгтөн ч гэсэн гэр бүлийнхээ хувьд ээж аавынхаа сайн хөвгт нь тийм болохоор эцэг хөвгт юм чинь нэгнийгээ битээ ядуулах гадуур язгуурсан гадуурхаараа гэдэг. Хаана төрж өссөн газар нь бас хинт чамаагүй зүгээр л гоё найзлаа нөхөрлөөд явж байгаараа гэж бол дандаа ээж аав маань ярилцаж захидаг. Тэгээ бусдыг ингээ байгаа гадна талаар нь ингээ ялгуурладаг хүн бол угаасаа хаанч ингээ нийгэмд төгсөхгүй. Орчин үед нийгэмд гарч байгаа шин залуу боловсон хүчний мэдлэг чадвараас илүүтэй сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах чадаж байгаа нийгмийн нэг бүрэлдэхүүн болоход хэр зэрэг бэлэн байна вэ гэдг нь голлох шалгуур болж ирж байна. Би бол яг өөрөө бас боловсролын сэтгэл зүйчийн үүднээс өөрийнхөө сургууль дээр ийм зүйлийг одоо гарахгүй байх тал дээр нэн тэргүүнд хамгийн түрүүнд хийх зүйл ерөөсөл урьдчилсан сэргийлэх. Урьдчилсан сэргийлэхийн тулд өөрхөн тусгай эерэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд хооронд нь гоё тоглуулад хүнтэй мэдлэх, хүнийг хүндлэх, хүнд зүрэг биш эерэг үгийг хэлж сурах гэд ийм олон зүйлүүдийг өдөр болгоо ингээл тавтамжтай хэлээл нүдэнд нь харагдах газар нааж өлгөөдөл ингээд тохоор хүүхдүүд маань аяанда тэгээд зан харилцаа хандлага үйлдэлүүд нь нэгнийгээ илүү туслая, дэмжиж гэдэг байдлаас ханддаг. Хэрвээ тухайн хүүхдийн аав ярилцахаас илүүтэй түрэмгийллийн авир гаргадаг бол хүүхэд мөн л ийм байдлаар асуудалд ханддаг болно. Нэг хүний сөрөг үйлдэл тухайн хүнийг хүндэлдэг, үнэлдэг хүмүүст зөв юм байна гэсэн мессежийг автоматар өгч байдаг. За иймд та хүүхдээ ямар нэг юмд амьдруулахыг хүсэж байна. За яг тэр байдлаараа өгүүлдэлээр үлгэрлэх нь чухал байна.